За ингээд онгоц маань одоо хамгийн ихнийхээ зогсоолтыг зогсох гэж байна. Одоо ингээд 30 минутын дараа зогсно гэсэн гамбаа. Тэгээ 30 минутын дараа онгоц зогсоод энэ зогсоод ирэх хүмүүс байх юм байна. Энэ одоо Америкийн Аляска мужийн Juneau гэсэн хот юм байна. Juneau. За тэгээ Juneau гэдэг хотон дээр үед бол алт олборлдог алтны маш их ордтой хот байсан гэж байна. За тэгээд ерөнхийдөө алтыг олборлож дуусаад алт олборлохоо болсон гэсэн. За ийм гоё байгальтай ийм хот юм байна. Тэгээд ингээд за тийшээгээ энэ уулын өрөө дээр гардаг юм дүүжин тарамбай гэх юм уу юу гэх юм. Ингээ хүмүүс тэр оройдоо гараад доор нь боож ирдэг юм байна. Тэгээ энийг би нэг хүн $50 суудаг гэж сонсч ирсэн. Одоо энд зогсоод буухаараа тэнд очиод үнийг мэднэ. Тэр $50 суудаг гэж нэг видеоноос харж ирсэн санагдаж байна. За тэгээд нэг юм рүү ер нь ийм одоохондоо яг бороо ороод ер нь бол аяг сэрүүн усрахаг мантай ингээд бороо шивэрч идэв юм байна. Тэгээд ер нь наашаа Аляска чиглэл гарах гэж байгаа хүмүүс нэнгэр дээр ийм борооны күндэг цувтай малгайтай ерөнхийдөө нэг тийм дулаан хувцас дулаан пүүц мөцтэй болох зүгээр юм байна. Тэгэхээр одоо аяг их зуны t-shirt шорт ингээд авч гарсан тэрийг өмсөх болцоо гараагүй байгаа. Тэг ер нь бол ингээд зүгээр уртхан өмдөлттэй нэг хаах дөрвлийн юм шиг зузаан хувцсны байх уу. Гэтэ сэрүүн агаар ус чихтэй газар хувцаа ер нь олдоо тэгж бэлтгэн дээр юм байна гэж хараад байж байгаа. Ерөнхийдөө тэгээ нэг тийм нэмгэн хөнгөн шорт морт ханцөөгөө ходоолк өмсөж гүөх ерөөсөө тийм болцоо гарсангүй. Усны хувц хоёрыг авсан. Нэг тийм нартай тавцсан мавцсан дээр ус руу орох болцоо одоохондоо гараагүй байна. За ингээд энэ хот дээр буугаад дахиад би за энэ нөгөө принцесс гэдэг онгоц маань зургийг авч амжаагүйсэн ийм том хөл бүтэн юм орон сууцны хороол шиг юм гэж явж идэв. Одоо ингээд